За косинус гамма нь хасах 3-ны 2-той тэнцүү ба гамма нь 2-ны пи-гээс пигийн хооронд байдаг бол синус 2 гамма болон косинус 2 гамма гэсэн энэний утгыг болно. За энэ хоёр бодлогыг бодохын тулд хоёр бодлого гэсэн үг хоёрын бодохын тулд синус 2 альфа тэнцүү 2-ыг үржих нь синус альфаг үржих нь косинус альфа гэсэн энэ томьёог ашиглана. Бас косинус 2 альфа гэдэг бол за энэ бол 3-ын зар заддаг алийг жишээлж болно. За жишээлх юм бол 2-ыг үржих нь косинус квадрат альфагаас хасах нь 1 гэсэн томьёог ашиглавал илүү амархан. За эхлээд энийг олох нь амархан байгаа учраас энэ томьёогоор шууд ботчих. За өөрөөр хэлэх юм бол косинус 2 гамма гэдэг бол 2-ыг үржих нь косинус квадрат гаммагаас хасах нь 1 бол. За косинус гаммага мэдж байгаа хасах 3-ны 2. За түүний квадрат зөвшөөрлөхээр 9-ний 4 болно. За цааш нь үржүүлэлт явуучих юм бол 2-ыг үржих нь 9-ний 4 хасах нь 1 болох нь. За энд бол 9-ний 8 болно. Энд нь ерөнхий өргөхлөөр 9-ний 8-аас хасах нь 9 буюу хасах 9-ний 1 гэж орж ирнэ. За энэ дээр бол нэмэх хасах гэж юуч гарч ирэхгүй шууд автоматар энэ хариултанд гардаг лээ. За гамма нь 2-ны пи-гээс пигийн хооронд гэж байгаа учраас 2 гамма гэдэг бол пи-гээс 2 пигийн хооронд болно. За тэгэхээр нэмэх утга авч болно, хасах утга авч болно. За тэгэхээр шууд энэ болгоныхоо шууд хариултаар гарч ирнэ. За харин одоо энийг нь бодъё. За синус 2 гамма гэдэг бол 2-ыг үржих нь синус гамма үржих нь косинус гамма энэ томьёосоор. За бид нар бол энийгээ мэдж байгаа. Хасах 3-ны 2. Харин энийгээ мэдэхгүй байгаа. Энийгээ мэдхийн тулд бүгдөө өмнөх бодлоготой айлхнаар үндсэн адилтгалаа авчи. Синус квадрат гамма дээр нэмэх нь косинус квадрат гамма гэдэг бол нэгтэй тэнцүү байх ёстой. За энийг бол мэдж байгаа. Хасах 3-ны 2. Хасах 3-ны 2-ын квадрат гэхээр 9-ний 4 болно. 9-ний 4-өө аргач нуураад хасах юм бол синус квадрат гамма гэдэг бол 1-ээс хасах нь 9-ний 4 буюу 9-ний 5 боллоо. За эндээс мэдээж хэрэг синус гамма гэдэг бол 9-ний 5-аас язгуур гаргахаар 3-ны язгуур дор 5 болно. За урталт нэг жоохон зайхшлаа энд нь юу ч гэж байгаа вэ гэхээр синус гамма нэмэх байх юм уу хасах байх юм уу гэдэг явчихна. За гамма гэдэг бол 2-ны пи-гээс пигийн хооронд гэсэн байна. Энэ завсарт байгаа гэж өгсөн байгаа учраас энэ завсарт байгаа ямар ч гаммагийн хувьд бол синусын утга үргэлж энэ завсарт гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол тэгээс нэгийн хооронд буюу үргэлж нэмэлттэй гарч ирнэ. Тэгэхээр энийг бид нэр нэмэхэр сонгож авах юм байна. За тэгээ энэ төчтөд тоогоо олчлоо. Энэ бол нэмэх 3-ны язгуур дор 5. За эднэрийн хооронд нь үржүүлэх юм бол хуваарьтай 9 болох нь ойлгомжтой. Хүртвэртэй за хасах тэмдэгтэй 4-ний язгуур дор 5 болох нь.